Сайн байцгаана уу? 50-аас 50 мэдчилж байна. 50 амьдралдаа талархаж байна цувралын манд өчтөг бичлэг эхэлж байна. Өнөөдөр би юунд талархаж байна вэ гэхээр унтаж амрах, одоо бүтэн ойртой ханах. Тэгээд боломжтой болвол 10-аас 15 минутын одоо хугацаатаагаар төр зур ингээд нүдэн амраах боломжтой баярлж байна. Бүтэн ойртой сайхан унтаж амрна гэдэг бол хүнд маш хэрэгтэй. Бид нэр хоол унд нойроо л өөрсдийнхөө энерги эрч хүчийг нөхөж авдаг. Тэгээд ингээд нойрны тухай ярихад яг ингээд хүн унтж байхдаа гүн болон гүйхэн одоо ундах үе шатуудаар явдаг гин бас дээрээс нь зүүдлэхгүйгээд ярих юм бол маш олон зүйлс байгаа. Хамгийн гол нь яагаад нойр маш чухал бэ гэхээр одоо хүн одоо унтаж амарч явах үед тархины үйл ажил тарих амарч дээрээс нь өсөх одоо өндөр болох гормон ялгардаг гэж байгаа юм. Дээрээс нь өөх одоо хайлуулах тэр одоо үйл явц бас болдог байгаа. Тэгэхээр унтах амрах бол ерөөсөө хүнд маш хэрэгтэй. Тэгээд цайны цагаараа ч юм уу эсвэл бол нэг зарим өдөр ингээд бүр ядраад ах юм бол 10-аас 15 минут хүртэл богино унтчихад хүн эрч хүчтэй болоод явна. Компьютероор зөвөрлж ярих юм бол халчсан байгаа компьютероо hard drive одоо процессор нь хит их ачааллаад халаад ах юм бол унтрааж амрааж агаад хөргөө тэгээ буцаагаад компьютераа асаагаад ажиллуулсантай л адилхан л гэж би бол үзэж байна л да. За тэгээд нойрны тухай яриад ах юм бол маш олон зүйлс байгаа. Тэгээд энэ бичлэгээ ингээд зогсоё. 50 амьдралыг Монголдо дараа уулзтлаа баяртай.